Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслөөс мэргэжлийн боловсролын салбарт охид хөвгүүдийн оролцоог дэмжихээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургууль, Шивэговь сумын 3 дугаар сургууль, Баянтал сумын 4 дугаар сургуулийн 9, 10, 11 дугаар ангийн охид хөвгүүдийн төлөөллүүдийг хамруулан охид хөвгүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа. Girls and Boys Day буюу охид хөвгүүдийн өдрөлийн гол зорилго нь охид эмэгтэйчүүдэд болон эрэгтэй сурагчдад техникийн боловсрал, мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд оршиж байгаа юм а. Цаашлаад тэдэнд ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэм болж, мэргэжлийн боловсролын салбар дахь мэргэжил эзэмших боломжуудыг танилцуулах, тэднийг техникийн мэргэжилд дур сонирхолтой болгох нь энэ арга хэмжээний бас нэг зорилго билээ. Охид хөвгүүдийн өдрөлгийг ялангуяа Европын орнууд эмэгтэй сурагчдын насны онцлог, ур чадварыг харгалзан сонирхолтой байдлаар жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ. Одоогийн байдлаар охидын өдрөлгийг Европын 16 улсаас гадна Кыргызстан, Япон, Этиоп зэрэг улсууд амжилттай зохиогоод байна. Тус өдрөлийн хүрээнд мэргэжлийн боловсролтой холбоотой төрөл бүрийн мэдээллийг оролцогчдод түгээхээс гадна охидын дунд тэдэнд тохирсон тодорхой үүрэг даалгавруудыг гүйцэтгүүлэх, техникийн салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг урьж уулзалт зохион байгуулах, мэргэжлийн багаж техник, сургалтын өрөө, танхим, салбарын төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах гэх зэрэг өргөн цар хүрээтэй төрөл бүрийн арга хэмжээнүүдийг явуулдаг гэлээ. Орон сургуулийн төлөөлөл энэ ажилтнуудтай, сурагчдтай сургууль өдөрлөд баярлалаа. За өдөрлөлт маань Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль оролцох ёстой байснаас 2 дугаар сургууль, 5 дугаар сургууль, за Баянтал, Шивэговь сумын сурагч сургуулиуд зөвлөсөн байна. Ингээд өнөөдрийн өдрөлгийг сургуулиуд зөвлөсөн тус коллежийн ерөнхий захирал Батхан Жагалыг урьж байна. Охидын өдрөлгийг бол өмнөх жил зохион байгуулдаг байсан. За энэ жилээс бол бас зөвхөн цар хүрээгээр өгдөг охид хөвгүүдийн өдрөл гэж нэстээр хотод хөвгүүдийг бас хамсруулаад зохион байгуулж байгаа. За энэ охидын өдрөл, хөвгүүдийн өдрөл гэхээр за зарим хүмүүс дараа нь өөрөөр ойлгодог. За хотод уулзаад хоорондоо юм ярьж юм уу гэдэг арай өөрөөр ойлгодог бол өнөөдөр бидний зөвлөж байгаа үйл ажиллагаа бол бас арай өөр талаас. Манай Монголын хувьд бол шинэлэг Монголын хувьд Азийн орнууд их шинэлэг зүйл байна. Энэ охидын өдрөл, хөвгүүдийн өдрөлгийг бол Европын манай өндөр өрсөлдөөн 16 орнд одоо зохион байгуулдаг. Азиас бол манай Монгол, за өндөр өрсөлдөөн Солонгос, Япон, Солонгос гэсэн цөөхөн хэдэн орнууд зохион байгуулдаг. Монголчууд маань одоо энэ Германы төсөл манай Монголын мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаатай холбогдуулан энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мэргэжлийн боловсролын сургуулийн байгууллага охид хөвгүүдийн оролцоо, за тэр дундаа охидуудын оролцоог илүү бас татаж оролцуулах зорилгоо. За мэргэжлийн боловсролын сургуулийн байгууллага маань ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Охидуудад одоо ямар ангиудад суралцах боломжтой байдаг. За суралцах хугацаанд ямар мэдлэг чадвар дадлуудыг эзэмшдэг юм. За тэгээд маш богино хугацаанд суралцаад ажлын байр дээр байна. За ямар ажлын байр дээр байх боломжтой. За жишээлбэл манай сургууль дээр одоо жишээ аваад ярив. Манай сургууль бол уулуурхайн чиглэлийн одоо бүхэл үеийн сургуулиудыг зохион байгуулж байна. Та бүхэн зургатаар үзсэн байна. Оюун толгой гэдэг одоо манай Монголын одоо маш том орд газар байна юм. Энэ орд газрыг монголчууд болон гадаадуудыг хамтраад олборлж хийж байгаа. Тэндээс маш их мөнгө одоо тэр олон металлуудыг олборлж. Тэд ажиллаж байгаа маш олон юм ажиллаж байгаа. Тэр дон мундаг чадвартай эмэгтэй ажиллаж маш их байна. Тэрний эдгээр сурталчилгаан бас гарч байгаа юм. Маш том тэр одоо 50-60 тонны 100 тонны тэр том гамбнуудыг эмэгтэй хүн жолоод өгч байгаа. За мөн нөгөө том экскаватор албадаг машинуудыг, за мөн өргөмийн машинуудыг, бэлгээнүүдийг, за тэгээд одоо бүх захиргаан төхөөрөмжүүдийг бүгд дээр эмэгтэй машинууд ажиллаж байгаа. Энэ хүмүүс одоо Монголд одоогийн зах зээл дээр байгаа хамгийн
авч ажиллаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн техник мэргэжлийн салбарт эзлэх хувийг нэмэгдүүлэх нь нэг талаас тухайн салбарын хөгжилд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмэр идэх санаачлагыг дээшлүүлэхэд нөгөө талаас мэргэжлийн боловсон хүчний нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг тул охидын өдөрлөгт олон орон чухал ач холбогдол өгдөг билээ. Иймд мэргэжлийн боловсролын салбар нь улс орны хөгжлийн чухал тогтолцоо болохын хувьд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт Говьсөнбөр аймгийн Уулуурхайн жишг сургууль политехникийн коллежийн хамт олонны зүгээс итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм а.